Small gigs. Do you have any questions, Andy? Ливерпул хот нь Английн баруун нутаг Мерсисайдын төвөд бөгөөд Мерсиг голын урсгалын зүүн бичиж даган байрладаг. Нийслэлийн статустай хотуудын нэг Ливерпул хот 1207 онд байгуулагдсан бөгөөд 1880 он засаглалын хэлбэрээ өөрчлөн хотын статустай болсон төвтэй. Нэгдсэн улсын улсын дөрөв дэх том хот Ливерпулд 435 мянган хүн амьдарч байна. Дэлхийд онцлогч Битл саналхын дөрвөл Английн хамгийн амжилттай хөлбөмбөгийн багууд түрэн гарсан Ливерпул хотод хоёр хөлбөмбөгийн баг байдаг нь Ливерпул болон Эвертон. Бидний аялал их Британд төдийгүй Европ зүүн нэрээ түгэж явсан гаргасан амжилтаараа дэлхийд алдаршсан Ливерпул хөлбөмбөгийн клубтай холбоотой. Уг багийн үнэт хөгжөөнд дэмжигч 8 залуу нэгдсэн улс улс Ливерпул хот агуу тоглогчдын тоглож явсан Анфилдын гэх хүрээлийн үзэх мөргөлдөө өглөгдөн аян зандаа гарсан юм. Ачаа чек хийгээд тэгэл баяртай гэдэг. Очиж явна. За одоо ингээд явж чинь манай нэвтрүүлэг одоо бас эхэлж байна. Тэгээд одоо энэ Чингис хаан олон улсын сургуулийн буудлын дээрээс Улаанбаатар Москва тэгээд Москваас цаашаа Лондон руу гэсэн одоо нэстгээр бид нар одоо явж байна. Тэгээд явсан замдаа та бүхэн одоо бүх төрс бичлэгийг үзүүлээд явах болно. Лондонд бас Москва дээр иргэд уулзъя. Монголд Ливерпулийн фэн клуб 2010 оны 11 сард байгуулагдсан цагаас үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд маш олон үйл ажиллагааг зохион байгуулж ирсний гол зорилго нь Монголын Ливерпулийн фэнүүдийг нэгтгэх, тэдний чөлөө цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд оршиж байдаг. Тийм ч учраас бодон талбайныг зорж буй 8 залуугаар гаргаж өгөхөөр фэн клубын гишүүд ирээд байсан юм. Тэгээд 5 дугаар сарын 2-ны өглөө Мятын хүн цагаан хөлөгтөө суугаад Улаанбаатар хотод түр орхин хилийн чандыг зориулсан. Онгоц өндрөө амагцл дуу сонсож, ном уншиж, хэсэг нь хоорондоо буу халан зарим нь унтаж 6 цагийн нислэгийг ардаахийн Москва хотын Шереметьево 2 олон улсын нисэх онгоцны буудалд газарлаа. Дашрам дурдхад аялын ивент тэтгэгчээр ажилласан Монгол даатгал компанида баярснаа илэрхийлэх хэрэгтэй болов. Даатгалынхаа ачаар санаа амар айлах боломжтой болсон юм. Шереметьево дээр транзит нислэг үлээ 8 цагийг өнгөрөөх хэрэгтэй болсон болохоор Burger King орж бүргэр идцгээгээд duty free оронгоо тэр хавтаа танилцж ирээд цаг хугацаа хурдлуулах зорилгоор хүзэр тоглоцоолоо. Шереметьево нисэх онгоцны буудал бусад буудлуудыг ботход тамхины цэг харьцангуй их нь 50 м яваад харагдах энэхүү бүхэгээс анзаарэгдэж байлаа. За Шереметьево 2 дээр ирсэн байна. Дараагийн нислэгээ хүлээгээд бас тэгээд нилээд цаг хүлээх юм байна. Тэгээд ямар ч ус утас моц маань болчихлаа. Ямар ч асуудалгүй холбогдож байна, залгагдаж байна. Баахан байна. Анх удаага Шереметьево 2 дээр ирж байгаа. Дууд хэлж бодох. Одоо яг юм байна. Ар гэртээгээ саадгүй холбогдохгүй үр болж өгсөн үүрэг холбооны Skytel Group-ийн хамт олонд баярлаж талархснаа илэрхийлье. Ингээд урт удаан 8 цаг өнгөрч Лондон нисэх Аэрофлотын онгоцонд суух цаг иржээ. За эдгээр цагийн дараа буданд Альбион. Зонд явуулаа. Ер нь тунд өгөх хэрэгтэй. Road 20. Чиний хоёр юу вэ? Хараас нь тоглоо. Ахын хоёр амрах бол тэр бичлэг юм уу? Зэрэг энэ фоос зориг нэг фоос. Дараа зур дарна.
Салонд авцсандаа суучлаа. Бүгд барай ажилласан. За тийм маш өндөр. Хэдхэн цагийн дараа Лондон буух вэ? Чинийх цаал Дэлхийн хамгийн одоо юу байх чинь? Дэлхийн хамгийн том авиа компани нэг бол Aeroflot компани A330-аар Airbus A330 маркийн онгоцсон. Бөөнөрөөс уцаа одоо дэлхийн хамгийн том онгоцны буудал буух гад одоо нэг 4 цаг нисээд Heathrow-ны сонгоцтой буудал дээр буун. Aeroflot-ийн онгоц арай том үзэж харах юм ихтэй байсан даач тэрөө эсвэл олон цагийг ардаа хийсэн бидэнд 3 цаг ахархан санагдав. Нэг л мэдгэж шөнийн Лондонд хүрэлцэн ирсэн юм. Skyline эрхэм хэрэглэгч танд энэ өдрийн мэнд хүргэе. Та яг одоо 244 орны 400 гаруй операторуудын GSM сүлжээн дэх олон улсын роуминг үйлчилгээтэй хамт хүссэн газраа очихоор аян замдаа гарах гэж байна. Хэрвээ та дуртай газраа альжуулаа тайлж амрахдаа ажил хэрэгэ бүтээхдээ хэрэгтэй бүхнээ алгандаа багтаагаад хамт байхыг хүсвэл хамгийн өргөн сүлжээ бүхий Skyline олон улсын роуминг үйлчилгээг хэрэглээрэй. Танд амжилт хүсье. Тавтахтай сайхан аялаарай. Их дэлхийн хаанаас ч эх орондоо байгаа мэт. Орон нутгийн цагаар 23 цагт дэлхийд 10-т ирэмлэгддэг Heathrow олон улсын нисэх онгоцны буудалд манай онгоц саад бэрхшээлгүйгээр газардаж жилдээ 70 сая зорчиг шүүжлүүлдэг гайхалтай том нисэх буудлын үдэнд биднийг Лондон хотод амьдардаг Ливерпулийн фэн залуус тосч авлаа. За ингээд Лондонд ирчлээ. Лондонд ирээд бамбууш маань тосоод авлаа. Шинзогийн найз. Хэн бэ нэ? Данзан. За Шинзогийн найз Данзан тосч аваад одоо тэгээд ямар ч байсан саадгүй сайхан явж ирлээ. Одоо тэгээд төхнөн дөө ирсэн. Ингээд бодон талбайд ирчихлээ гэж юу гэсэн бодол автан эргэн тойрноо сонирхож байх зур цаг хэдийн шөнийн тэг цаг болж нутгийн хоёроо газарчлуулан зочд буудлаа олж хаваар хөдөлцөөлөө. Хотын төв орох хамгийн хурдан унаа мэдээж метро байсан тул ухаалаг самбар дээрээс тасалбаруудаа авцгаан дэлхийд уртаараа дүрд ордог Лондонгийн Underground метрон сууж аваатаад цагийн зүрхний улмаас зарим төдий манууд нь альдан явж байв. Мэдээж замдаа Британий алдарт 2 давхар автобус, хар такси, утасны улаан бүхэй гээд үзэж сонирхох зүйл биш үдэл нэг байлаа. Бидний буусан буудал Лондонгийн хамгийн том парк Hyde Park-аас хэдхэн алхмын зайд Queensborough Terrace W2 гудамжинд байрлах Central Park Hotel хэмээх 3 хоттой буудал байсан юм. Англид адилхан нэртэй гудамж хэдэн мянга байдаг бөгөөд тэднийг ардах цифр латин үсгийн тэмдэгтээр хооронд нь ялгаж салгана. Буудалдаа төвхнөөд нутгийн идэ цагаагаар Лондонд хоёрыгоо дайсны дараа унтаж амраад өглөө эрт босч Лондон хоттой танилцахаар боллоо. За ингээд бид нар 20 гаруй цагийн аяллаа дараа ингээд Лондонд ирээд буудалдаа буугаад тухлаад байж байна. Биднийг одоо бас манай гоп төрөө маань ингээд сайхан тосч аваад бид нар одоо газарчлаад ингээд сайхан буудалд маань ингээд ирээд сайхан байж байна. Бид нар ингээд нутгаасаа ирсэн бас айраг цагаан эдээнийхээ дээштэй ингээд бас олон жилийн хууч хөөрөө сууж байна. Тэгээ бид нар чинь нөгөө шахуу хугацаатай явж байгаа болохоор одоо ингээд эртхэн амраад маргааш өглөө эрт бид нар бол Лондон хоттой танилцах аяллаа эртхийн баг өдөржингөө төлөвлөснөөр оройн тэгээд бас Лондон ч юм бол хөл бөмбөгийн олон том цэнгэлт хүрээлэнгүүд байгаа Wembley, Emirates Орж байгаа хаа зүгээр Stamford Bridge амар үзэн тэгээд энэ үдээс хойш цагаа юм зохицуулаад энэ стадионуудаараа бас явж үзэх төлөвлөсөн байж байгаа болохоор одоо ингээд сайхан эртхэн амарцгаая. Тэгээд маргааш өглөө эрт уулзцгаая.
Цагийн зөрүү нэлээд байсан бидний нөхдийн зарим нь 30 гаруй цаг нойр аваагүй байсан ч өглөө эртлэн босч булан талбайн дахь мөрөөдлийн маань аялал эхэлсэн юм. Бидний төсөөллөөр өдөр шөнөгүй бороо орж чихтэй хүүтэй орчин угтах болов уу гэж бодсон ч тэнгэр хангаа онгосон цэлмэс сайхан байсан гэхэд олзуурхаж явлаа. Нэгэнтээ Лондон хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд буудлсан болохоор Hyde Park-аар дайрч нэгдсэн ван тусад байрлах Монгол улсынхаа элчин сайдын байраар ороод өглөөний зоог барихаар нутгийн коп төрөөгөөрөө замчлуулан Монгол центр хэмээх газар руу явцгаав. Hyde Park бол үг хэлэх хэрэгчдөө хүн бүхэнд олгодог газар. Цэцэрлэгт хүрээлэнгийн өнцөг болонд илтгэж тавьж буй олон хүнийг харж болно. Тэнд хэнийг ч юу ч ярьж хийж байсан торгохгүй бас шийдэхгүй. Паркийн төвд байрлах Серпантайн хэмээх нууранд загас барьж тэрч бүхэл сэдхийг хүртэл зөвшөөрдөг. Их хотын хэмнэл, машины чимээ шууган, дуйлаанаас олдож амс хийхийг хүссэн хүмүүс 1.5 км талбайд зорьдог. Монгол центрт Лондонд байдаг монголчууд их ирж зарлалын самбарт хэрэгтэй байгаа болон бусдаа хэрэгтэй зарлыг бичиж үлдээхээс гадна Монгол хоолноос хүснээрээ амтархан зоглох боломжтой байсан юм. Бид хэдий их нутгаасаа гараад төдийлөн удаагүйч Монгол хоолоо идэж аваад ирч хүчтэйгээр Лондондоо танилцахаас яахан татгалзаж чадах вүлээ. Лондон хот бол хуучны барилга ихтэй. Брэнд дэлгүүрүүд хаасайгүй байрлах, хөл хөдөлгөөн ихтэй завгүй хот байлаа. Хуучны барилгуудаа нүүрийг нь үлдээгээд арыг зас сайжруулдаг гэсэн. Бидний толгой Ливерпулдээ л хурдан очих хүсэл байсан ч Европын хамгийн гайхалтай хотоор аялахгүй байна гэдэг байж боломгүй явдалд бол Лондон хотод хийсэн бяцхан тэмдэглэлээр та бүхнийг одоо аялуулъя. Cause I don't care too much for money, but money can buy me love. Buy me love, love, buy me love. Hey, nothing in the world to stop the boy. Small beats. Do you have any questions, Andrew? За ингээд Стэнфорд брижийг гадаа ирсэн байж байна. Стэнфорд бриж. Бидний аялал мэдээж хөлбөмбөгтэй холбогдож энэ гайхалтай спортын их оронд ирсэн болохоор Лондонд байдаг багуудын цэнгэлт хүрээлэнгүүдээр зочлох боломжтой болоод байлаа. Монгол центрээс гараад Фулхэм дүүрэгт байрлах Лондонгийн Челси багийн Стэнфорд брижийг зорьсон. Төрөө маань удахгүй алхаад орно их орхон гэсэн боловч нэлээд хэдэн километр алхаж байж утсан юм. Стэнфорд бриж орчинд буюу Фулхэм дүүрэгт Шинэлэг англичууд амьдардаг дүүрэг гэдэг нь цэвэр цэмсгэр байдлаас нь харагдаж байсан. Яагаад ингэж тодорхойлсон гэхээр Лондонд хогийн сар тун баг. Хүмүүс нь тамхины иш хогоо шууд доор оноочдөг юм билээ. Энд харин тийм зүйлс байхгүй байлаа. Стэнфорд брижийн гадаа шинэ өмсгөлийн танилцуулга Европын аргууд гэсэн баннераас гадна нэг хүний хөшөө байсан Питер Осгуд хэмээх Челсигийн домог тоглогчийн хөшөө байлаа. Питер Осгуд нь Английн төлөөлөн олон танигдаагүй багийг олон таниулсан гавьяатан гэж ярьдаг юм байна лээ. Челсигийн үндсэн дэлгүүр нь 2 давхуртай байх бөгөөд 2 давхурт нь голцоо хувцас болон өмсгөл, нэг давхурт нь бэлэг дурсгал сүнэрийн зүйлс байдаг. Шинэ өмсгөлөө зарсантай холбоотой Челсигийн хуучин өмсгөлүүд огцом хямдалтай харагдаж байлаа. За бид нар одоо Лондонд ирчээд 2 өдөр аялаад явж байна. Өнөөдөр жоохон оройтож усаад Сити дүүрээс авцарсан. Гэхдээ яг өөртөө авах гэдээ явж байна. Одоогор бид нар West London гэдэгт явж байгаа юм байна. Челсигийн Стэнфорд брижийн цэнгэлтэд ирчээд цэнгэлтээ үзэж явж байна.
Яг хөө хойш шатлаа. Доtor дэлгүүрээр нь орж үзлээ. За тэгээд одоо цаашаа бид нар даунтаун руу явъя гэж ярьж байна. Ингээд өнөөдөртөө амжуулбал бас нэг ганц музейгөө үзээд Лондон ай дээр суугаад үзэх боломж байна. Хэрвээ амжихааргүй бол тэгээд маргааш хойш тавих бас. Ямар ч ч айдл маань сайхан болж байна. Яг Лондон хотод миний одоо бодож ирсэн үсэн үлээсэн хуучны стилтэй хүмүүс их nice сайхан байна. Ер нь айдл маань сайхан болж байна. Тэмүүлэлэр жигүрсэн хүмүүний оргил төрөх хүсэлд хязгааргүй. Гарц хус айтар боловсруулсан төлөвлөгөө бэлтгэл ажил хамгаас чухал. Амжилтын үндэс үүрэг хариуцлага зөв хуваарлсан багийн эв нэгдэлд оршдог. Бибинээс хамаарал эрслийг үрдчилэн харж зөв чигийг тодорхойлох өдөрдөгчийн хариуцлага өндөр. Оргил төрөхөд бидний эсвэл хамаарах гадаад орчин үргэлж таатай байдгүй. Болзошгүй эрслийг байнга дагуулдаг. Хүслийн оргилууд зогсолтгүй тэмүүлжгүй хүмүүн та альва эрсдэл бүхнээ бидэнд даадаг. Хүмүүний амгалан гарч игүрлэж үр хүрээдвийг итгэлээр хөглөн. Монгол даатгал. Англид очиод анзаарсан нэг зүйл нь нийтийн тээврийн хэрэгсэл маш сайн хөгжсөн. Метро, автобус, такси зэрэг нь үйлчилгээ сайтай, дажгүй санагдсан. Лондонд байдаг хүнд бол Oyster буюу манахаар бол тасалбар салшгүй хэрэглээ. Тэр тасалбараа дахин цэнэглээд ашиглах боломжтой байдаг. Энд машин унахын тулд маш өндөр өртөгтэй, зогсоол, татвар, бензин тосноос өсвүүлээд маш их зардалтай тээвэр шиг санагдсан. Англи гэхээр 2 давхар автобус санаанд ордог болохоор би 2 давхар автобусаар аялаа үргэлжлүүлэхээр болсон. Удаан алхсан бидэнд хүлээж сунгаа Лондон хотыг 2 давхраас ажиглах сайхан боломж бүрдсэн. Харин бидний дараагийн зогсоол алдарт Big Ben цамхаг. Westminster метроны буудлын уртхан талд байрлах Big Ben цамхаг нь Лондон хотын албан бус бэлэг тэмдэг нэгддэг бөгөөд парламентын ордын хойд хэсэгт байрлах цагт цамхаг юм. Цамхагийн албан ёсны нэр нь Элизабетийн цамхаг. Харин яагаад том байн гэж нэрлсэн талаар 2 янзын таамаг байдаг бөгөөд хонхыг урлсан дарагчдын ахлагч Бенжамин Холлын нэрээр нэрлсэн гэж нэг хэсэг нь үздэг байхад зарим нь Английн алдарт боксчин Бенжамин Каунтын дусал зориулсан гэж үздэг. Таймс мөрний хүмүүнд байрлах уг сүрлэг бүтээн байгуулалтын баруун талд нь хэд хэдэн хүний хөшөөс өндөрлөн байдгийн нэг нь Өмнөд Африкийн алдарт ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн хөшөө юм. Тэгээд ер нь чинь Лондонгийн яг төв манайхтай жишээнүүд ер нь Сүхбаатарын талбай засгийн газрын орчин юм аа да. Тэгж ойлгож байна юм шиг гэж байна. Тэгээд энэ сайн төв төсний газрууд байна. Энэ одоо өчөө Нурсултаны яасан ч мундаг Одоо бид чинь Мандела Линкольн бусдыг танихгүй. Аль би бусдыг танихгүй байдаг тийм бид хаашаа яваад юу л очих гэдэг ямар Trafalgar Square гэж газар л очих юм байна. Би чи нэг цагийн одоо ирэхэд цагийн секретний мич тийшээ за үнэхээр айтчих хот. Яг одоо энэ Лондон ай байна. Асыг харж байна. Нэг бүлийн том байж байгаа юм шүү дээ. Тогийн ингэж барьж байгаа. Лаач остоо яаж биш. Бүли бэдэр. Тэгээд томын авчтай. Тэгээд газ тугаагаар. Ара Джон Барнсыг шүтдэг байсан байлаа. Доор нь бариад ингэж барь гатан байж байгаа юм. Доор метро явж байна. Явж байна. Тэр сонгол метро чинь. Лондон яг оройн доо ер нь жоохон сэрүү ордог юм байна тийм. Одоо бодвол нэг сэрүү чинь цамцаа гэж өмсөн дээр юм байна.
цагаагаар одоо хаштай үед ирлээ бид яг бороо батсан. Энд чинь болохоор Монголд бол монголчууд ингэж ярьдаг шүү дээ. Ховтой хүн борооно. Энд бол ховтой хүн болоо дарнаар. Тийм нар Монгол зүүрд бол эсрэгээрээ л байдаг. Жилийн 365 хоногийн 265 хүн бороо орчих болж байна. Тэгээ 51 өвөл мөл нар халтаа. Тэгээ 50 нар гарсан үедээ тэрийг 365-таа ингээд хуваахаар чинь энэ миксер болохоор нар аргаар тэгээ гоё байна. Хүмүүс бол юу Эндээс хөлөөд Big Ben цамхгаас хойш байрлах Лондонгийн хамгийн алдартай талбай болох Трафалгарын талбайг зорлоо. Вестминстерийн төвд орших уг талбай Их Британий эхлэлцэг. 1820 онд байгуулагдсан уг талбай Трафалгарын тулаанд англичууд ясны бэлэгдэл бөгөөд Адмирал Нельсны баримт түүний дурсгал зориулсан 44 м өндөр баг нь тэнд бий. Ингээд бидний Лондон хот дахь эхний өдрийн аялал шавтрах тийшээгээ хандаж бид буудлын зүг хөлөхөөр боллоо. Маргааш өглөө бид энэ дэлхийн хаанч байх хөтөр ад жаргалын хотлууга хөдлөх ёстой байсан юм. Мөрөөдлийн Ливерпул рүүгээ явна гэхээс их залуусын маань ойр болсон гэдэгт хэрэгжих зүйлгүй юм. Үсэн хүлээсэн үгдээ ирж сэрүүлэгний шаардлагагүй бүгд өөрсдөө сэрцгээв. Аргачгүй биз домог Ливерпул мөрөөдөлүүгээ зориулж байгаа болохоор өглөөний цай буюу англи маягийн брекфаст зовлож аваад буудлаа чек аут хийж чимдан сав өөрөд галт тэрэгний буудлуу зүгэллээ. Тэргийн буудлаас Ливерпул руу одоо галт тэргээр явна. 2 цаг 30 минут орчим явдаг бололтой. Амжсэн өчигдрийн Лондонд бол маш сайхан нагтай бид нар яг Монгол байгаа байсан бол өнөөдөр харин жинхэнэ англи болдод англи 4 дөрөв үзүүлж байна. Өглөөнөөс баг зэрэг бороо шивэрч байна. Хөрхөг байна. Тэгээд гэтээ одоо усын нууд явсан татгас тэгээд бороогийн ч гэсэн үзье, нарын ч үзье. Ингээ сайхан аялал үнгээ сайхан явж байна. За тэгээд би ямар санаа стейшн дээр очиж дахиад одоо яаж явах юм бэ? Нийт юм гэдэг нь одоо ярилцах уу? Яаж явах юм? Мөн үлсвэр тавч дурдж болно шүү дээ. Дараагийн аялалчтай зориулсан тийм бид болно. Flags are waving brightly and we've got them on the run. We know a goal is coming soon. They could try to mock us tightly but we know. Бид нэр буудлаас 2 вагтаас таксинд суугаад Ливерпул явах Виктория стейшн руу очин Ливерпул явах галт тэрэгний тасбараа авсан боловч энэ зогсоолоос биш Euston стейшнээс явах болж таарсан. Euston стейшн руу метрон суун очоод Ливерпул явах галт тэрэгээ хурдан хөдлөөсэй хэмээн тулцсан зогсож байлаа. Төд удалгүй бидний хөдөг цаг болж Английн баруун хойд нутаг Мерси голын иргэд даган байрлах Ливерпул хот руу аялах тоод дугаарт галт тэрэгэндээ суун 200 милийн алсад орших мөрөөдлөвгэн хөдлөлөө. Удахгүй явуулзай Ливерпул хот минь. My Liverpool, the cup will always rule. We'll show the world how football's played. My Liverpool, the cup will always rule. Come and join us. We're gonna take the cup away. My Liverpool, the cup will always rule. We'll show the world how football's played. My Liverpool, the cup will always rule. Come and join us. We're gonna take the cup away. My Liverpool, the cup will always rule. We'll show the world how football's played. My Liverpool, the cup will always rule. Liverpool.
YouTube-д яг байна.